love you, honey bunny. Everybody be cool, this is a robbery! Any of you fucking pricks move! And I'll execute every motherfucker! Postmodernism claims truth is relative. Yes. What's true for you is not true for me. Postmodernism. 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 Postmodernism, a movement which has dominated much of humanities and social sciences recently, claims that the mind is socially constructed. In fact, what people know as postmodernism was simply post-Marxism. Postmodernism. 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 Энэ үгийг сонсоогүй бол байхгүй байх. Гэтэ нэг яг юу гэдгийг мэддэг эсвэл ерөхий мэддэг ч гэсэн бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нэвч явж шингэсэн байдığım бэ? Ямар жишээнүүдтэй тааралцаар бид нэр ирсэн юм бэ гэсэн байдлаар нь жоохон практик байдлаар анзаарах юм бол Монгол битгий дэлхийд ч гэсэн айгүй цөөхөн байд юм шиг санагддаг. Постмодернизмтэй холбоотой мэдлэгүүд. Уг нь бол хэдүүлээ ялангуяа манай Жинзигийнхэн бол төрхөөсөө л постмодернизмын шинжтэй медиагаар бөмбөгдүүлээд постмодернист соёлын өрөөнд өсөж төрөнсөн. Одоо ч гэсэн постмодернист эр үед л амьдарч байгаа бидэнтэй бол бүр үнэхээр салшгүй холбоотой зүйл байхгүй юу? Тийм болохоор хэдүүлэнгийн чинь заавал нэг тархиныхаа мухарт хадгалж авах зайлшгүй шаардлагатай мэдлэг гэж дүгнээд энэ бичлэгийг хийгэр шийдсэн байгаа шүү. Постмодернизмыг яг системтэйгээр эхнээс нь дуустал нь бүрэн тайлбарлахыг хичээнэ. Ерөнхийгөөс дэлгэрэнгүй рүү явна гэсэн зарчмаар. Тэгэхээр хамгийн эхлээд юу ч гэсэн постмодернизмыг маш товчхон нэг өнгөцгөн тайлбарлачаад баг багаар гүн рүү шумбаад явна гэж бодож байна. За, постмодернизм гэдэг бол анхандаа архитектур буюу урлагаар дамжуулж өөрийгөө илэрхийлж гарч ирж исэн. Нэр нь ч гэсэн угаасаа постмодернизм буюу модернизмын дараахтай одоо модернизмыг эсэргүүцэж гарч ирсэн үйл байхгүй юу? Харин модернизм гэдэг нь болохоор бас сонсч ирсэн баг. Урлагийн онол. Онолж явах урлагийн хөдөлгөөн байхгүй юу гол зөндөө. Тийм учраас модернизмыг эсэргүүцэж гарч ирж байгаа постмодернизм ч гэсэн анхандаа бол адилхан урлагийн хөдөлгөөн байдлаар илэрхийлэгдчихсэн гарцаагүй ч гэсэн цаашаа бол ганц урлагаар зогсоогүй буюу ерөөдөө постмодернизм бол модернизмыг бодвол хамаагүй илүү өргөн хүрээнд өөрийгөө тэлж чадсан гэсэн үг. Өнөөдрийн хүртэл энэ зүйл бол бидний өдөр тутмын амьдрал, медиа, соёл, итгэл үнэмшил, философи одоо юу гэдгийг дэлхий дахин шингэжил болох үс бүх зүйлд нэвч явж шингэсэн одоо бидний амьдарч байгаа эр үе бол бүхэлдээ постмодернист хэм маяг, постмодернист вайптэй эр үе гэж хэлж болно. Тэгэд хамгийн гол нь энэ эр үе нь өөрөө яг нөгөө интернет, сошиал медиаг эр үетэй давхцаж байгаа болохоор магадгүй одоо хамгийн богино хугацаанд хамгийн хүчтэй хамгийн их хэмжээгээр олон нийтэд дамжуулагдсан баг одоо дэлхийн түгээмэл соёлч юм шиг нэг тийм хаасайгүй энэ тэнд нөлөө нь ажиглагч идэг болохоор яг юу гэдгийг нэг өгүүлбэр тодорхойлох ингэнгүүт ерөөсөө баригдаж өгөхгүй хээдрэтэй л дээ. Гэтэ яг хуу яаж хийж агаад хамгийн энгийнээр ойртуулад одоо нөгөө бичлэг эхлэхийнхаа өмнө нэг дүнгэн данган чиглэл өгч их юм бол ертөнцид туйлын үнэн байхгүй гэдэг дээрээс л үндэслэж байгаа. Хамгийн суурийн үндэслэг нь бол энэ. Постмодернизмын нөлөө хаасайгүй шингэцэн анзаарэгддэг гэсэн штэ. Тэгвэл тэр дундаас хамгийн түгээмлүүдийн жишээ олоход ярих юм бол нөгөө барууныхан дэлхийн төв бишээ бусад орнуудыг колоничлохоо болоо бүх улс орон соёлыг чин сэтгэлээсээ хүндэтгээд дэлхийн маань хамтдаа доктортой өгч өстэй гэсэн одоо 21-р зууны хүнлэг санаанууд эдгээр бол постмодернизмтэй салшгүй холбоотой. Америк ч гэсэн нөгөө сүүлийн үед аягүй их явдаг энэ дэлхий дээр хоёрхан гендер байхгүй цаашлаад нөгөө ижил үүсдэн LGBT сүүлийн үеийн феминист хөдөлгөөнүүд identity политик эдгээр бол бас л постмодернизмаас гаралтай. Бас одоо бол баг бидний хүн болгоны шахууртаа барьдаг гэдэг л тэр нөгөө хүмүүрийн үзэл бодол ялгаатай, бусдын үзэл бодлыг хүндэтгэе, хүн болгоныг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн тийм олон ургалч талыг дэмжиж байгаа энэ идеологиуд бол бас л постмодернист бэкграунд тахгүй юу? Урлаг тал руугаа гэвэл нөгөө хан дээр наасан 30 центийн банан $120,000 зарагджээ гэл нэг хэсэг мэдээгээр шуугайтсан да. Энэ гэсэн цэвэр постмодернист урлаг бидний сайн мэдих Тарантиногийн кинонууд, Rick and Morty, Fight Club бидэр ч гэсэн ерөөхдөө постмодернист загвартай. Энэ эр үеийн цэвэр төлөөллүүд гэж хэлж болох кинонууд байдаг. Хөгжмийн ч гэсэн хипхоп урсгал бол цэвэр постмодернизмаас гаралтай. Тийм, постмодернизм бол стил хаасайг байгааз. Бидний нөгөө сайн мэдих ялангуяа Жинзигийнхний маш онод дурлалдаг нөгөө мем культур ч гэсэн цэвэр постмодернизм юм аа. Энэ үед бол постмодернизм иймэрхүү хэмжээнд л өргөнд харсан байдаг. Ерөнхийн нэг вайп нь бол ойлгоод авсан байх те. ертөнц цутга учиргүй, ертөнцөд төөл юм ингэж байхгүй. Одоо харин яг нөгөө нэг гол дүр зургийн болгоод авсан юм чи илүү дэлгэрэнгүйгээр бичлэгийнхаа гол хэсгэрөө постмодернизм гэж яг юу юм бэ гүн цэгээсээ те. Яг ямар үүсэл гаралтай аль философийн цэгээс идэр ургаж гарсан болоод энэ хоорондоо эсрэг тэсгэж хэлж болохгүй зүйлүүд нэгэн дээвэр дор постмодернизм гэдэг дотор багтаад байгаа гэдэг бэкграунд дотор багтаад байгаа юм бэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй шум буцгаая.
За тэгэхээр юуны өмнө постмодернизм руу гүнзгий орохоос өмнө модернизм бөгөөд модернизмын өмнөх нөгөө уламжилт үе гэж яригддаг дундад зууны үе рүү шомбий гэж бодож байна. Бүр ихнээс нь яваад түүхийнхаа нухчаан дээр нь үндэслэж тайлбарлах юм бол илүү ойлгомжтой болох байх. Гэхдээ яг нь ер нь нэг юм сануулхад энэ модернизм бөгөөд модернизмын өмнөх үе бол цэвэр өрнийхэн тал хамаатай. Яг нь постмодернизм бол дэлхийн хэмжээнд яригдаж болно. Яг нь сошиал медиагаар дэлхийн хэмжээнд тархсан болохоор тий. Харин тэр постмодернизмаас өмнөх модернизм уламжлалт үе дээр бол зөвхөн өрнийхний хүрээнд л яригдж байгаа гэдгийг санаарай. Дорныхан бол энэ хамаагүй шүү. За модернизмын бүр өмнөх үе гэдгээр нөгөө дундад зууны харанхуй зууны үе хавцаах хэлээд байна гэж ойлгож байна. Ерөнхийдөө хамгийн гол зорилго нь бол бурханд хүрэх, бурхантай л нэгдэж одоо бурхныг тэр цэвэр ариус үсэг бишрэл итгэлээр ойлгож авах санаал энд явж байгаа тий. Тэнгүүт яалаа нөгөө миний өрний философи бичлэгийг үзсэн ба сайн мэдж байгаа бах. Сэргэн мандал соён гэгэрлийн үе рүү шилжиж байгаа штэ. Ганц үсэг бишрэлж биш логик бөгөөд шинжлэх ухаанаар ч гэсэн бурханд хүрэх боломжтой шүү гэд өөрнийхэн маань рационал оюун ухааны ч гэсэн үсэг бишрэлийн адилаар зэрэгцүүлж дэдэлж гисэн байдаг. Тэнгүүт тэр тал нь хитрхи туйшраад ирэнгүүт энтэй нүүрэлтүүлж одоо энэний антитезис маягаар ямар үзэл гарч ирсэн бэ гэхлээр романтизм. Энэ хитрхи логик ухаан чиглэсэн хүнийг робот маягтай авч үзэж байгаа үзлүүд бол хитрхи хүлт үнди байна. Бид хүний мэдрэмж институт гэсэн тэр одоо далд магадгүй сүнслэгч байд юм уу, энэ маш үзэсгэлэнтэй байгаль шин чанаруудаа ч гэсэн хайж гээж болохгүй шүү гэх маягаар бас нэгэн том хөдөлгөөнд игдсэн байдаг. Бетховен бол энэ үеийн хамгийн том төлөөлөгч. Яг хөгжим сонсдог мэргэжлийн хүмүүс бол Бетховены симфониудыг яалтчгүй л одоо өмнөх Бах, Моцарт эдрээс тэсөөр тийм ёоло креатив бөгөөд эрх чөлөөтэй байдгаа гэж дүгнэд юм байлээ. Харин философид энтэй зэрэгцэж зохицолж байгаа гэх юм бол одоо Шопенгауэр ч байд юм уу, Ницше ч байд юм уу. Цаашаага нөө сэтгэл зүйд Зигмунд Фройд эдрийн хүчтэй нөлөө бас байгаа. Улмал хүний нөө ил байдаг рационал оюун ухааныг биш, далд нөхч идэг тэр эмх замбраагүй хар бараа хачин итгээд мөн чанаруудыг өнгөчөж сонирхож эхэлсэн байдаг. Энэ романтизмын үеэс. Тэгэхээр модернизм гэдэг урлагийн хөдөлгөөн болохоор яг романтизмынхаа дараах нь гарч ирсэн буюу романтизмын трендээр тулгуурлаад ертөнцийн далд нуугч идэг мөн чанар руу өнгийгөөд одоо бодит байдлын дотор нь нуугдж идэх тэр жинхэнэ бодит байдал хуучин уламжлалыг эвдсэн цоо шин тэр жинхэнэ утга учирыг хайзаадалж одоо дотроос нээж илрүүлэх чин хүсэлт байсан гэсэн үг. Уран зургийн үед бидний нөгөө сайн мэдэх Ван Гог, Эдвард Мунк, Пикассо эдэр чинь ч гэсэн модернист урлагийн гол төлөөлөгч таахгүй юу? Бас нөгөө бидний авангард гэж ярьдэн штэ. Нэг тийм хачин итгээд одоо хальт харахтлагаасаа классик уран зургаас шал ондоо ийм айгу сонин хачирхалтай бүтээлүүд бол модернизмын үеэр маш олноороо бий болж эхэлсэн. Ташим дэлгэд авангард гэдэг нь болохоор advance guard буюу дайны фронтод байгаа манлайлагч нэгсэндээ өөрчлөлт инновацийг авчрагч гэсэн утгатай үг хэвгүй юу? Модернизмын үеийн эдгээр уран зургуудын хэм маяг нь классик үеэс үнэхээр л тесондоо шинэлэг өрмөц радикал байж чадсан учраас авангард зургууд бол мөн. Гэтэ одоо цаг хачин итгээ зураг болгоныг л авангард гэж тодорхойлж болохгүй гэсэн үг. Тийм. За модернизмын үеийн тэгээд энэ эдгээр авангард зургууд бол юугаараа шинэлэг өрмөц байсан гэхлээр ертөнц бөгөөд бодит байдлын хамгийн гүнд нь нухацсан хуучны классик уран зургуудаас бол одоо урган зургуудаар бол хотоосоо илэрхийлэх боломжгүй тийм эдрээтэй эмх зэгцгүй хачин содон мөн чанаруудыг ухаж агаад одоо тэгэж дэгээшээ гогдож гаргаж ирж байгаа хэлбэр гэсэн үг байхгүй юу? Нэгсэндээ классик уран зураг нь мөсөн уулын оройг буюу бидэнд өдөр тутам харагддаг ил бодит байдлыг харуулж хахад модернист уран зургууд бол бүр ёроолт нь нуугдсан тэр хүн болгоны харж чаддаггүй далд мөн чанарыг далд бодит байдлыг илрүүлж буулгахыг зорддог гэд ойлгоцож болно. Сэргэн мандалд бөгөөд романтизмаар дамжиж бий болсон урлагийн хөдөлгөөн л гэж ойлгож байгаа модернизмыг. Харин постмодернизм болохоор модернизмаар дамжижтэй. Гэтэ гол ялгаа нь манай хүн бол зүгээрч нэг дамжихгүй модернизм дээр бүр гიშгэлж худалч хүнд бол бүр шоолж доогөлж тийм үл хүндэтгэлтэйгээр гарч ирсэн хамгийн трол хэрүүгээд батчих. Постмодернизм модернизмд ямар хариу өгч байгаа вэ гэхээр ямар юмныхан тийм далд мөн чанар нууцлаг бодит байдал дээр яриад байгаа юм бэ? ертөнц чи угаасаа утга учиргүй. Туйлын үнэн жинхэнэ мөн чанар гэж юм хаач байхгүй. Нэг л худлаа баахан рандом шиг сараачингуудаа хүний их боломжгүй юм хийцэн юм шиг өөрийгөө гоцхуантан болцсон аятаа одоо хамраас өгч дээгүр харсан артистэнс рууд байна. Та нарын бодит байдлыг илэрхийлэн ч гэж юу ах вэ? Угаасаа ер нь илэрхийлээд байхаар бодит байдалч гэж байдгүй маа. Та нар бүгдээрээ худлаа, бүгдээрээ хуурамж, та нар ер нь хинч биш одоо хуйлтэй. За яг би зүгээр та хэдийн сэтгэл хөдлөлийг нөгөө триггертэй мартуулахгүй тулд ингэж яриад байгаа шүү. Миний ярьж байгаа үлгэр бол мэдээж давс гожир их орж байгаа. Гэхдээ довчхондоо бол постмодернизмыг иймэрхүү байдлаар шүүмжилдэг. Хамгийн ёолоо, хамгийн эмх замбраагүй, хамгийн гутранг бөгөөд бас өөдрөг энэ сайн сонсогч байгаа. Цаашаа удахгүй ойлгоно.
Тэгээд бас бишгний ихэнд хэлсэнчлэн өнөөгийн нийгэмд хамгийн түгээмэл давхарсан модернизм шиг ганц урлагаар хязгаарлагдаагүй байж болох бүхий л сэтгэлгээний салбаруудад нэвш шингэсэн ийм аимшигтай гаж ирүү явахгүй юу. За тийм постмодернизмын энтер бол хангалттай сонирхлыг чинь төрүүлсэн гэж бодож байна. Хангалттай анхаарлыг чинь татас сэргээсэн байх гэж найдаад одоо яг жинхэнэ онлынхын төвшөнд гүн рүү өнгөё. За тийм би энд постмодернизмыг постмодернизм болгодог хамгийн чухал чеклистүүдийг бэлдээд гаргаад тавьсан байгаа. Энэ чеклистүүдийг л бүр ойлгох юм бол та нар цаашдаа кино үзсэн ч бай, ном уншсан ч бай, сошиал медиагаар хүн амьтны янз бүрийн гоё хэрүүлийн комент болсон ч гэсэн энэний цааныг ийм учир агуулгатай юм яваад байна гэдэг амьдрал чинь бол амьдралч ирээдүйд таарлах болон таарлж исэн ямар ч үйл явдлыг цаад агуулгын тийм шууд нэвч хувтын X-ray-ээр харж байгаа юм шиг ямар ч хэлээс хар хүнсгий чинь нэлээ өөрчилж чадах байх гэж найдаж байгаа. Гэтэ яг хөө миний ярих гээд байгаа юм бол тийм шин зүйл огтосоо биш та эдийг мэдчихсэн л зүгээр анзаарах тулахын тулд би ярьж байгаа байхгүй юу. Угаасаа хэдүүлээ постмодерны соёлоор өссөн учраас угаасаа миний ярих чам юм бол их ойлгосөхөд байх юм байхгүй хүндрэлтэй биш. За бичлэг. Hello again, friend of a friend. I knew you were. Our come and go was waiting for the world to end. Хэл ертөнцийг тодорхойлдгүй харин бүтээдэг. За энэ бол хамгийн чухал ойлголтуудынхаа нэг. Постмодернизмын ерөнхийдөө механизмын үед хэлтэй ноцолдох тохиолдлууд их бишгүй байдаг. Хэл гэдэг зүйлийн шин чанараар дамжуулаад одоо ерөнхийдөө тэр нэг гол санаа ертөнцийн туйлын үнэн объектив референс тийм нэгэд илрүүлчихээр нуугдмал үн чанар идэргэж байхгүй гэсэн гол санааных нь баталгаа нийл гарч ирдэг. Хуучин цагт буюу илүү тодруулбал нөгөө дундад бөгөөд зэрэг мандалтын үед бол хүмүүс юу гэж боддог байсан бэ гэхээр ертөнцийн туйлын объектууд бодитоор орч ид юм аа. Харин хэл гэдэг зүйл бол тэр объектуудыг нэрлэдэг, тэр объектууд дээр л наацсан байгаа одоо нэршил шошиг маягаар авч үздэг байсан. Жишээ нь мод гэдэг үг бол тэр туйлын мөн чанартай мод гэдэг объектыг үнэн мөн чанараар нь зааж, үнэн мөн чанараар нь илэрхийлж байгаа шошиг гэсэн үг. Тэгэхээр яг энтэй адилхан сайн гэдэг үг ч гэсэн туйлын сайн гэдэг мөн чанарыг зааж оноож байгаа шошиг буюу нэг өсөндөө туйлын сайныг судлахын тулд тэр сайн гэдэг үг рүү шууд анхаарлаа хандуулчих нэг буруудаад байх юм байхгүй л гэх гээд байна. Тэнгүүт модернизмаас постмодернизм руу шилжих үед хэл судлалын эцэг гэж яригддаг Фердинанд Соссюрийн нэг философи орж ирдэг. Манай хүн юу гэж хэлсэн бэ гэхээр хэл бол тодорхойлогч биш ээ. Зүгээр л ялгамжийн систем юм аа. Буюу хэл бодит байдлыг өөрөө бий болгодог зүйл болохоос тусгаж харуулдаг зүйл огтосоо биш ээ гэсэн маш хүчтэй радикал санаа. Ямарваа нэг А гэдэг зүйлийг Б гэдэг зүйлээс ялгах шаардлага үүссэн тохиолдолд хэл гэдэг зүйлийг ашигладаг гэсэн үг. Жишээлбэл цасан ширхгүүд бол бүгдээрээ өөрөөр хэлбэр төрстэй те. Тэгэхээр хуучны үеийнхнийхаар бол цасан ширхэх болгонд тусдаа нэг шошиг, тусдаа нэг нэршил байх л ёстой. Магадгүй цаг нь ирэхээр одоо хүн төрлөختөн ертөнцийн бүх туйлын үннийг мэдээд ирэх тэр цагт хүн бүр цасан ширхэх болгоны ч гэсэн шошгийг буюу тэр цасан ширхэх болгонд туйлын нэрийг нээж илрүүлж мэдэж авна гэж тайлбарлах байсан байх. Гэхдээ ийм тайлбар бол постмодернистуудын хувьд маш инээдтэй. Хэдүүлээ цасан ширхгүүдийг зүүмэлж харж чадахгүй шүү дээ. Зөвхөн холоос харж байгаа учраас хэдүүлэн гişнүүд бол угаасаа тэднийг ялгахгүй. Хэдүүлээ ялгахгүй буюу ялгах шаардлага байхгүй учраас цасан ширхэг болгонд бид нар янз бүрийн нэр өгдөг гэсэн үг. Фердинанд Соссюрийн хувьд хэрэг магадгүй цасан ширхэг болгон бидэнд толоос хараад ялгахдаггүй өөрөөр хэмжээтэй ч юм уу, өөрөөр хэлбэр дүрс, өөрөөр өнгө тэрнээсээ шалтгаалаад өөрөөр үрдэн үзүүлдэг байсан бол бидэд аль хэдийн хоорондоос нь ялгахын тулд янз бүрийн нэр өгсөн л байгаа. Тэгэхээр одоо цагуурчд ч юм уу эсвэл мэрэгжлийнх нь л биш бол энгийн хүмүүст бол цасан ширхгүүдийг ялгах ямар ч шаардлага байхгүй учраас цасан ширхэг болгоны нэрийг хэдүүлээ мэдэхгүй буюу хэл бол ертөнцийн цаад мөн чанарыг илрүүлэгч биш. Эрдэл ертөнцийг өөрсдөө тохируулж ангилж ялгах одоо хүн төрлөختний ертөнцийг өөрсдийнхөөрөө бүтээх боломжийг олгодог хэрэгсэлтүүдий болчихж байгаа. Хэл бол ертөнцийг тодорхойлдгүй харин зүгээр л бүтээдэг ялгамжийн систем гэсэн. By the way, you might notice that in spite of your numerous distinctive features, I never gave you a name like Scar or Stripe or Goliath. That's because to me you aren't special. You were special to rats. Now they're dead. I guess it was me you should have impressed. Саний цасан ширхэг бол хамгийн их яригддаг түгээмэл энгийн жишээнүүдийн нэг байлаа. Гэтэ одоо илүү ойлгомжтой болохын тулд арай комплекс, арай хэцүү нэг жишээ авъя л да. За хуучин бол ерөнхийдөө 20 дугаар зуун хүртэл буюу модернизмын төгсгөл хүртэл бол барууныхан чинь айгүй гол төрлийн синдромтой байсан шүү дээ. Шалтгаан төрөний хэлсэн шиг барууныхан чинь нөгөө материалын хөгжлийг туйлын үнэнд хүрэх гол шалгуур гэж үзэжсэн болохоор өөрсдөөс нь материалын хөгжил доогуур улс орон соёлоодыг зэрлэхүүд гэж дээрээс хардаг байсан. Мэдж байгаа х тэ.
Туйлын үнэн бөгөөд бурханд хүрэх хүн төрлөختний энэ марафонд хідүүлээ бол бүр хитрхи тасарсан толгой зөгч явж байгаа юм байна. Тэгэхээр хідүүлээ энэ хоцроод үлдсэн соёлжиж амжаагүй хөөрхий зэрлэг дорой нөхдүүдийг бол баг эцэг эхийн үргэртэй. Хідүүлээл зааж сургаж, хідүүлээл маллаж зөв хүмүүс болгож нийгэмшүүлэх ёстой байна гэсэн шалтгаанаар колоничлолоо одоо нөгөө норомжилж зөвтгдөг байсан байгаа. Тэнгүүт энэ европчуудын нарциссист маягийн хөгийн үйллийн хамгийн анх хүчтэйгээр шүмжилж гарч ирсэн философч бол Леви Стросс. Манай хүн бол бидэд нөгөө сайн мэдих Сартрийн найз байсан ч гэсэн өөрөө философч гэхээсээ илүүтэй хүн бөгөөд соёл судлаач гэж явд юм байлээ. Манай хүнийг чиглүүлжсэн гол шүмжил нь юу байсан бэ гэхээр товчхондоо соёл болгон өөрийн гэсэн ялгаатай хэмжүүрүүдтэй юм аа. Барууныхны тэр материалын хөгжлөөр туйлын үнд хүрэх гэдэг санааны зорилго нь ч тэр арга зүйнч тэр шалгуур нь ч тэр зөвхөн барууныханд л хамаатай шүү. Барууныханд л хамаатай энэ хэмжүүрийг универсал мэтээр өргөмжлөөд одоо бусад бүх соёлуудад тулгаад наах гэд үзээд байх нь барууныхны хэрэгл одоо барууныхны төөрөгдөлтүүд юм а гэж байгаа. Зарим соёлуудад одоо шинэ дорныханд бол төрөх ёстой туйлын үнэн гэж угаасаа анханасаа байхгүй штэ. Бараг байхгүй те. Дорныхын чинь цаг хугацааг тойрог хэлбэртэй гэж үзэжсэн. Өрнийх нь бол шугам гэж байгаа те. Энэ мэтээр бусад бүх соёл иргэншлүүд өөрийн гэсэн маш гүн гүнзгий нийгэм бөгөөд соёлын бүтэц зохион байгуулалттай байхад барууныхаа огтосоо тэрний дээр юм уу доор нь вэ гэсэн тийм ер нь шатлал байхгүй. Барууныхаа жишээ нь гадныхныг зэрлэгүүд гэж оноож байгаа нь тэр гадныхны жинхэнэ мөн чанар нь зэрлэг хэрэг огтосоо биш. Барууных л гадныхны тэр зарим шин чанарыг нь одоо магадгүй бие авч явж байгаа байдал язгууртан шиг аашлахгүй байгаа юм ч юм уу те. Эсвэл биегээ үүсгэж байгаа юм ч юм уу. Барууныхны хувьд зэрлэг биш гэж үздэг тэр шин чанаруудаас ялгаатайгаа учраас л гадаадынхныг өөрсдөөсөө ялгахын тулд зэрлэгүүд гэж тодтогдоод байгаа штэ. Өөрөөр хэлбэл хэл бол ялгамжийн систем учраас зүгээр л тэр гадныханд өөрсдөд нь байдаг шинжүүд байхгүй ангуутал шууд зэрлэгүүд гээд өөрсдөө дураар ялгачаад байгаа байхгүй юу. Тэнгүүт бусад улсуудын хувьд жишээ нь дорныхны хувьд бол эсэргээрээ тэр барууныхны биедэд донт хитрхи донтсон тэр эзлэн дүрмгийллийн шин чанаруудыг өстой жинхэнэ зэрлэг гэж ялгадаг байж болно. Тэгэхээр тэдний хувьд бол британчууд өөрсдөө жинхэнэ зэрлэгүүд болж таарна тийм. Миний яриад байгааг ирэхэд ойлгоцсон байх. Яг үүндээ нийтлэгүүд зэрлэгүүд биш, британчууд зэрлэг биш. Зэрлэг гэдэг мөн чанар ертөнцийн аль ч объектод хариалагдахгүй. Зэрлэгүүд гэдэг бол ердөө л хин хинээс ямар шин чанаруудыг ялгаж ангиллахыг хүсэж байгаагаа шалтгаалаад тэр бүлгийн дураараа үүсгэсэн одоо орлуулагч параметрүүдийг гэсэн үг. Хэл бол ертөнцийг тодорхойлдгүй. Яагаад гэвэл тодорхойлоод байхаар объектив зүйл байхгүй ертөнцийн дээр хүмүүс субъектив өнцгөр нэгийг нөгөөгөөсөө ялхан утга оноогоод одоо өөрсдийнхөө бодит байдлыг хүснээрээ бүтээхийн тулд хэлийг дураараа ашигладаг гэсэн үг. Магадгүй одоо сонсоход бол зарим хүмүүст угаасаа ойлгомжтой юмыг би нуршаад байгаа санагдчихж болно. Гэтэ түрүүнээс шиг бидрт буюу бидний үеийнхэнд бол угаасаа шингээж боловсруулахад ойлгомжтой асуудалгүй байгаа шалтгаан нь түрүүнээс шиг хэдүүлээ постмодернист медиагаар бөмбөгдүүлсэн те. Биднээс постмодернист соёл бол угаасаа нэвч унөрцдөг. Хэдүүлэн ч угаасаа ойлгомжтой юм шиг сонсож байгаа ч гэсэн 20 дугаар зууны өрнийхэнд бол миний ярьж байгаа зүйл инээдтэй сонсогдох байхгүй юу. Тэгэхээр бацаад нэг товчхон айлбарлах юм бол британчуудад ч тэр, эцэгчүүдд ч тэр, цасан ширхэгт ч тэр модернистуудын тэр үхэн үхтлээ тэмүүлээдсэн туйлын үнэн тэр бурханд ч гэсэн ерөөсөө тийм хөдөлшгүй объектив мөн чанар бөгөөд түүнийг нь илэрхийлдэг туйлын зөв нэршил, туйлын зөв шошог гэж байхгүй. Хүн төрлөختөө ердөөлийн хэл гэдэг багцыг ашиглаад ертөнцийн тэр олон янзын чанаруудаас нь ангилах шаардлагатай гэж үзсэн чанаруудаа өөрийнхөө дураар сугалж аваад тэр хэдийг одоо хооронд нь хэрхэн яаж ялгахаас шалтгаалаад бодит байдал гэдэг зүйлийг дураараа үүсгэждэг. Тэгээ тэр нь магадгүй цагийн явцад хүрээлэн буу орчноосоо шалтгаалаад нөгөө ялах шаардлагууд нэрээ өөрчлөгдөнгүүд хилэн ч гэсэн дагаад хувьсаад явд юм уу те. Ерөөсөө л хил ертөнцийг тодорхойлдгоо харин бүтээдэг гэж байгаа. Тэнгүүд за ингээд хил бодит байдлыг бүтээд юм байжээ. Гэтэ хил чинь өөрөө амьд амтан биш те те. Тэрүү хэлсэн шиг хил бол ердөө л багаж төдий зүйл. Тэгвэл яг хин энэ багажийг ашиглаж хин тэр бодит байдлыг бүтээд юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Эндээс постмодернизмын ээлж том төлөөлөгч Мишель Фукогийн хүч чадал бодит байдлыг бүтээд юм а гэсэн санаа орж ирж байгаа. Фукогийн үзнээр хүч чадал мэдлэг хоёр бол хоорондоо шууд холбоотой буюу хамгийн хүчтэй нэг нь л тэр хил гэдэг багцыг ашиглаад үнэн буюу бодит байдлыг бүтээждэг болж таардаг. Хэдүүлээ хил гэдэг зүйлийг нэг VR box гэж төсөөлчихье заяа. Хүн болгон төрөхдөө бүгд толгойд нэг VR box төр зүүцэн төрдөг. Тэнгүүт тэр VR box-оор юу харах вэ? Ямар бодит байдлыг бидэнд үзүүлэх вэ гэдэг тэр сервер талын одоо сүлжээний удирдлагын хин хатгах чинь нөхлөөр тухайн нийгмийн хүчтэй тал нь хатгадаг гэж байгаа. Төрөний шинээр өөрчлөлөө л да. Хэдийгээр барууныхныг та нар ертөнцийн төв бишээ, та нар гол дүр бишээ гэж чичилж байгаа ч гэсэн үр дүндээ бол яалтчгүй өнөөгийн дэлхийн нийгэм одоо улс олгоны соёлд барууны медиад хамгийн их нөлөөлсөн байдаг шүү дээ.
Хэдүүлэнгийн сонсдог дуу, үздэг кино, контент, ихтгэл үнэмшил бүхий л зүйлсэд барууны соёл үнэхээр нэвч чингэж чадсан өдөр тутамдаа харагдж идэг. Тэгэхээр яг хэдийгээр ертөнцид тогтсон туйлын мөн чанар жинхэнэ бодит байдал идэргэж байхгүй гэж байгаа ч гэсэн харьцангуй мөн чанар тийм. Одоо бид эдийн тэр VR box-то одоохондоо юу гэж сууж авах вэ гэдэг тэр төр зургийн хуурамч бодит байдлыг нь бол тухайн үеийн хамгийн хүчтэй тал нь тодорхойлдог гэж байгаа юм. Хан дээрх банана гэд энэ зургийг бол харж исэн байх тийм. Нэг хэсэг мэдигээ шугсан шүү дээ. Ийм урлаг гэж юу байсан бэ гэвэл нэлээд олон хүний дургуйслыг төрүүлээд хараалын нийтсэн бас янз бүрийн юм болж амьдсан бүтээл. Сүдээлийн зохиогч бол Маурицио Кателан гэд ерөөхдөө тухайн салбартаа нэлээд алдартай постмодернист артист байхгүй юу? Манай хүн тэр өдөр юу болсон бэхлээр зүгээр л нэг өдөр 30 центээр банан скотч 2 авангуудаа Майамид болж исэн арт ивентээр очиод шууд банана хан дээр наацсан. Тэгсэн чинь хүмүүс тэр доорн шууд дуудлага худалдаагаар $120,000 булаацалтад худалдаж авсан байгаа. Бас авсан өнөөрөө постмодернист чиглэлийн тийм перформанс артист байсан гэдэг. Бананыг авангуудаа шууд тэр доорн хүмүүсийн нүдэн дээр арилгаж идэж үзүүлэнгүүтээ тэрийг өөрийнхөө ээлжит нэгэн перформанс арт буюу тэр үзүүлбэрээ өсгөлөө артист гэж нэрлсэн байт юм бэлээ. Тэгэхээр Маурицио Кателанч тэр бүтээлийн худалдаж авсан перформанс артист ч гэсэн энэхүү үйлдэлээр яг юу илэрхийлээд байна вэ гэхлээр өөрсдийнхөө тэр цэвэр постмодернист сэтгэл үнэмшлээ хүчтэйгээр тунхаглаад нөгөө талаар нь модернист урдгийг ч гэсэн шоглож байгаа хэлбэр байхгүй юу? Байхгүй юу гэж тийм гэж бодож юм би. Модернист урлаг нөгөө авангард тийм маягаар ертөнцийн бөгөөд түүний мөн доторх мөн чанар далд нуугч идэг өмнө анзаарагдаагүй шинэ мөн чанарыг нь хайж илрүүлэх ухаж гарахыг зордгоо гэж хэлсэндээ. Постмодернистүүд харин тэрэнд итгэдэг гэсэн дээ бас. Постмодернистүүдийн хувьд ертөнцид тийм ертөнцийн хүндч тэр ерөөсөө тийм үнэн мөн чанар итгэгчээр утга учир байхгүй. Та нарын нэгнээсээ онцгойрох гэж худлаа үнэн утгагүй юм сараачин галзуу үний өдрийн тэмдэглэл тэгээд тэрийг нь баган баясаж байгаа худлаа юу ч ялгаагүй дип гэж толгойд өгч байгаа урлаг судлаач нэрийтэнгүүд бүгдээр хоромж юм аа. Модернизм бол ерөөсөө урлаг бишээ. Ер нь жинхэнэ туйлын урлагч гэж ертөнцийн байдгүй маа гэсэн. Яг би хов зөөж байгаа болохоор угаасаа давсалж ярьж байгаа шиг хэлсэн те. Ерхийдөө иймэрхүү хандлагаар постмодернистүүд бол нэлээд хурц модернистуудыг өдөж троллцсон одоо өөрсдийнхөө тэр абсурд хэм маягийг нэлээд иймэрхүү яолаа маягаар тунхлаа яваад байдаг байхгүй. Тэнгүүт яагаад энэ жишээг авсан бэ гэхээр нөгөө хүч чадал бодит байдлыг буюу мэдлэг үн цэнийн үнэлэмжүүдийг үүсгэдэг гэсэн шүү дээ. Маурицио Кателан бол тухайн үеийнхаа нэр хүндтэй артист буюу тухайн салбарынхаа хүчтэй тал нь учраас юуг урлаг гэж тооцох уу? Юунд үн цэн өгөх үү? Юуг хэрхэн үнэлэх үү гэдгийг бүгдийг шийдэх эрх нь байгаа гэсэн үг. Манай хүн хэрвээ хан дээрх бананы урлаг гэж шийдвэл тэр бол урлаг мөн. Манай хүн бананыг $120,000 гэж үнэлэх юм бол тэр бүтээл үнэхээр л $120,000 үн цэнтэй болчихно. Тэгэхээр хан дээрх бананд бол цаанаасаа орч идэг ямар ч тийм далд үн цэн гүн гүнзгий гайхалтай утга учир эсвэл гайхалтай хийслэл метафор байхгүй. Хан дээрх бананы утга учир бөгөөд үн цэнийг үүсгэсэн. Хэн үүсгэсэн гэхээр салбарын хүчтэй тал буюу Маурицио Кателан. Иймэрхүү байдлаар постмодернистүүд бол юмсын тэр бодит үн цэн жинхэнэ мөн чанар гэдэг зүйлийг хуурамч гэж үзэж байгаа учраас урлагийг ч гэсэн ер нь үүсгэждэг. Тэгэхээр өөрсдийгөө ч гэсэн ер нь жинхэнэ урлаг гэж тооцохгүй. Угаасаа жинхэнэ урлаг гэж байхгүй байхад модернистүүд болохоор нөгөө авангард юм үүсгэжингүүд л тэр нийчи дээр жинхэнэ урлаг болчих юм шигээр худлаа гэдийгээд байна гэх маягаар модернистүүдийг шүүмжиж тоглолт гэсэн үг. Яг жинхэнэ урлаг судлаач ч юм уу одоо энэ чиглэлийн мэрэгжлийн үн бол яаж энэ хоёрын хооронд харилцааг яаж хардгийг бол мэдэхгүй. Гэхдээ лав тиймч таатай биш хаа. Do you remember writing in your diary? Freedom is the freedom to say 2 + 2 = 4. How many fingers am I holding up, miss? 4. And if the party says there are not 4, but 5, then how many? 2 makes 4. Sometimes, Winston. Sometimes they're 5. Sometimes they're 3. Neither the past, nor the present, nor the future exists in its own right, Winston. Reality is in the human mind, not in the individual mind, but in the mind of the party, which is collective and immortal. Энэ санаа капиталист нийгэмтэй бас холбож болно. Аюу гоо жишнүүд гарч ирнэ. Одоо шилбэл нөгөө брендинг бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ. Би нөгөө марксизмын бичлэг дээр жисэн хайлт ярьжсэн санагдаж байна. Капитализмд бол капитал нь байнга заавал өсөж явах хэрэгтэй байдаг.
Гэхдээ тэгэнгүүт дэлхийн эргэлтгүүн нөөрэ хязгаартай учраас капитал нь дэлхий дээрх тэр хэрэглээнийхээ үнцнийг даваад хэрэгнгүүт яг нөгөө мөнгө хэвлэдэг шиг зохиомжтой үнцийг буюу янз бүрийн брэнд идрээр орлуулахаас өөр аргагүй болчдөг. Ингэжиж капитал бодит үнцийн хоёрыг хүчээр тэнцвүүлдэг гэсэн үг. Яг мэдээж Gucci LV дээр бол угаасаа л энгийн зүгнээс олон талаараа хамаагүй л чанартай өөр төвшнийх байдаг л бах л та. Гэхдээ чанартай байлаа гэд хэдэн мянган долларын одоо компьютертэй тэнцүү хэрэглээний үнцэнтэй байна л гэж байхгүй шүү дээ яаж чадсан. Тэгэхээр LV Gucci дээр $2000 зарагдчихж байгаа нь хэрэглээнийхээ үнцнийг биш өөрийнхөө брэнд гэдэг тэр зохиомжтой үнцнийг зарж байгаа хэрэг байхгүй яг үндэ. Өөрийнх нь брэндээр дамжиж ирдэг тэр баян ихэмсэг цагаан цахдаг гэсэн физиклийг биш метафизиклийг зохиомжтой үнцнийг л зарж байгаа хэлбэр байгаа. Тэгвэл яг хин тэр хэрэглээний үнцнийг давах үз метафизиклийг зохиомжтой үнцнийг үүсгээд байна вэ гэхлээр дахиад нөгөө нийгмийн хүчтэй тал нь гэсэн үг. Америкийн философч Фредерик Джеймсон бүр постмодернизм нь хожим үеийн капитализмын соёлынх нь гол ог гэх юм аа гэсэн нэртэй. Одоо хожим үеийн капитализмыг ажилуулдаг идеологийнх нь гол мотор нь постмодернизм юм аа гэсэн агуулгатай ном хэмжүүлж ирсэн байдаг бүр. За тэгэхээр саний ярьсануудаа дахиад нэг бацаад очих юм хэлэхэд туйлын үнэн гэж байхгүй. ертөнцид ерөөсөө тийм бодит инээж илрүүлэгтэй тахаар бодит байдал гэж байхгүй. Энэ бодит байдал гэдэг зүйл нь бүтээгддэг зүйл юм аа. Хэн бүтээх вэ гэхээр тухайн нийгмийн тухайн цаг үед хамгийн их мэдлэлтэй хамгийн хүчтэй тал нь одоо нөгөө хил гэдэг багжаа ашиглаад өөрсдөө ашигтай байдлаар ч юм уу бодит байдал гэдгийг бүтээж бий болгодог зүйл болохоор энэнд итгэх энийг яг туйлын зөв бодит байдал гэж итгэх айгүй барьцгүй айгүй тийм хэрсүү хандхаас өөр аргагүй болдог гэж гэсэн үг байхгүй юу. Бидний нөгөө сайн мэдэх ялсан тал түүхийг хүчнэ. Аслан гэр сурах хүртэл бүхий л түүх анчныг магтан дуулнаа гэдэр гэсэн янз бүрийн хэлцэжлүүд бол ерөөдөө постмодернизм үеэс маш их эрчимжиж модонд орж эхэлсэн байдаг. За номер 3 binary гэж байхгүй. Эндээс постмодернизм яг хамгийн алдартай гэж хэлж болохоор философч Derrida орж ирнэ. Түрүүний миний ярьсан нөгөө хэлний философийн Фердинанд, хүн судлаач Леви Стросс, экзистенциалист Ницше, Сартр эдэр чинь бол яг эдгээр философи нь постмодернизмын үрийг тарьсан үнэн ч гэсэн яг өөртөө бол модернист тал руу хариалагддаг байхгүй юу. Сэсэр бол чинь хэдийгээр хилэнд үндсэн утга мөн чанар гэж байхгүй бүгд ялгамжийн систем гэж үзэж байгаа ч гэсэн ялгамжийнх нь нэг функц маягийн одоо бүхий хилэнд байж идэг universal structure бүтэц байдаг гэж итгэж ийсэн. Леви Стросс ч гэсэн одоо ойролцоо universal соёлч гэдэг юм уу те. Ницше Сартр эдэр болохоор өөрийнхөө утга учирыг бүтээх буюу тэр нэг дотроо байгаа далд нуугдмал мөн чанар маягийн зүйл рүү зорж тэмүүлээд байгаа штэ. Санаж байгаа бол бас нэмээд манай хоёр бол урлагийг чин сэтгэлээсээ шүтдэг биширдэг. Тэгэхээр энэ хэд бол ертөнцид цаанаас өгсөн туйлын мөн чанар байхгүй гэдэг дээр бүгд гар өргөс салнилж байгаа ч гэсэн зорих хөстө нэг цэг бол заавал байгаа гэж үзэж байгаагаараа постмодернизмаас халаа явчихна гэсэн үг. Модернист тал руу орчихно. Харин одоо миний ярих байгаа философи бол өстой жинхэнэ утгаараа постмодернист гэж хэлж болохоор угаасаа пост structuralist буюу өмнөх Леви Строссын structuralism эцэг гэж яригддаг байхгүй юу? Леви Строссын structuralism-ыг шүүмжилж ирж байгаа пост structuralist бөгөөд постмодернизмын хамгийн чухал том төлөөлөгч гэж хэлж болно Derrida. Гол санаа нь бол binary-г үгүйсгдэг. Постмодернизм хүртэл буюу ер нь л 20 дугаар зууны хагас хүртэл бол ямар үзэл common sense байсан мэхлээр ертөнц тэр чигээрээ binary-гаас тогтд юм аа. ертөнц бол тийм шаталтай эсрэгцлүүдээс л бүрддэг юм аа гэж үзэж ирсэн. Эсрэгцэл гэдэг нь бол энгийн нөгөө хүчтэй хүчгүй, сайн муу, эрэгтэй эмэгтэй, хар арьс, цагаан арьс, straight gay гэдэг юм уу. ертөнц гэдэг зүйлийн концепц нь бүхэлдээ эдгээр хоёрхан эсрэг хэсэг категоринуудаас тогтдог. Бас нэмээд тэдгээр эсрэгцлүүдийн хамгийн гол шин чанар нь нэг нөгөөгийнхаа дээр байдаг гэж үзэж ирсэн. Өмнө үед бол хүчтэй бол дандаа хүчгүйгийнхаа дээр, цагаан арьс бол дандаа хар арьсынхаа дээр, эрэгтэй бол дандаа эмэгтэйгийнхаа дээр, straight бол гейн дээр ч гэх юм уу. Энэ мэтэр байнга л янз бүрийн шатал бөгөөд binary-г бүгдээрээ цаанаас өгөгдсөн ертөнцийн туйлын үнэн мөн чанар маягаар тунхаглаждаг байсан гэсэн үг. Тэнгүүд постмодернизм болохоор ертөнцийн туйлын үнэн гэж байхгүй. Үнэн гэдэг бол ердөө тухайн хэсгийнхаа хүчтэй тал хил гэдэг багшийг ашиглаад бүтээждэг хурамчид учраас ийм эсрэгцэл binary ч гэсэн байх боломжгүй болчихно те. Binary байхгүй бол нэг нь өгөөсөө дээр дор гэсэн тийм шаталж байх учиргүй болно гэсэн үг. Тэнгүүд бүр түрүүний жишээ рүүгээ дахиж ороод тайлбарлах юм бол Европчууд ч нөгөө өөрсдийгөө соёлцсон гадныхныг зэрлэхүүд гээд нэг binary үүсгэж байсан шүү дээ. Derrida-ийн харуул яг үндэ тийм зэрлэгч гэж байхгүй, соёлцсон ч гэж байхгүй. Байсан ч гэсэн тэр хоёр хоорондоо binary байдлаар цогтой оршихгүй. Энэ binary гэдэг зүйл бол зүгээр л тухайн үеийнхаа хүчтэй нийгмийн хүчтэй тал буюу Европчууд л дураараа үүсгэж зохиосон бодит байдал юм аа гэж Derrida хэлэх байсан байх.
ерөөдөө санааг нь ойлгосон байх. Тэгэнгүүт яг өнөө цагийн нөгөө identity politics-ийн гол уртаа барьдаг зэвсэг нь бол Derrida-гийн философи байхгүй юу? Та хэд сонсч ирсэн л бах тийм. Намайг they and them гэж дуудаарай. Миний pronouns бол гэл. Монгол хэлэнд бол нөгөө англи хэл шиг team he she гэсэн binary pronouns бол анханасаа байгаагүй те. Хэдүүл бол эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ зүгээр тэр ин гэж явцдаг байсан болохоор биднэрт бол Америкчуудын pronounce-ийн асуудал бол ерөөсөө нэг бууж өгдөггүй. Би ч гэсэн саяхнаас л ойлгож гисэн аахгүй. Тэгэхээр яг мэдхгүй хүмүүс нэг юу ч ихлээр товчхон тайлбарлчих юм бол Америкчууд ч нөө сүүлийн үед намайг he she гэсэн гендерийн binary байдлаар дуудахаа болоо. Миний гендер binary байдалд хариалагдахгүй non binary буюу they and them юм аа. Англи хэл дүрмэд чинь нөгөө эрэгтэй эмэгтэй гэдгийг мэдэх боломжгүй үед одоо чи хэнийг зонт хөлдөөсөн байлаа гэхэд somebody left their umbrella ч гэдэг юм уу те. Яг тэрүүнтэй адилаар миний гендер бол he she гэсэн binary гендерт биш. They гэсэн гендрийг тодорхойлох боломжгүй, гендерт баригдахгүй тийм non binary гендерт хариалагдана гэд бухимдаа яваад идэх байхгүй нөгөөдөл чинь. Тэгээ тэр нь бүр цаашаа явахаараа ганц эрэгтэй эмэгтэй гэсэн binary ч биш, хүн амьтан гэсэн binary шийдэж болно. Би жишээлбэл өөрийгөө тийм үслэг, зөөлхөн, илдэг байдлаар мэдрээд байна. Ийм хүн бол байхгүй. Тэгэхээр I identify as dog те. Тэгэхээр цаашлах юм бол амьд биет, амьгүй биет гэсэн binary ч гэсэн эвдээд одоо өөрийгөө ширээ сандлыг тунхаглах гэсэн нэг хүн гэсэн үг. За тэгэхээр энэ binary гэдэг хан эвдэгтээ хоорондоо уусаа шингээд байхгүй болчихно гэдэг нь binary-г нөгөө шатлалын шинжч гэсэн дагаа байхгүй болчихно гэсэн үг те. Нөгөө үргэлж нэг нөгөөгөөс илүү буюу байгалийн шатлалж байд юм уу? Тэнгүүт шатлал байхгүй болно гэдэг нь коммунизмын нөгөө ангигүй нийгэм гэдэгтэй адилхан сонсогч байгааз. Энээс нь болоо зарим барууны консервативууд постмодернизмыг юу гэж шүмжилдэг вэ гэхээр энэ зүйл чи ерөөсөө марксизмын нүрээ ургацсан хэлбэр байна. Марксистууд л ангийн тэмцэл гэдгээ binary-гаар орлуулад ангигүй нийгэм гэдгээ binary-гүй нийгмээр солиод дүрээ өөрчлөөд гараад ирлээ. Энэ постмодернизм гэх зүйл бол цэвэр зүүнийхний л одоо нөгөө аргаа барьсан залт үйлдэл юм а гэж чичилдэг. Тэгээд энэ тал дээр би яг нэг нухастай ярих хэрэгтэй гэж бодож байна. Айгуу чухал зүйл болохоор. За, нэгт постмодернизм, марксизм хоёр бол гол цөмөөрөө хизээч уулзалтаж огцолцсон гэж байхгүй. Марксизм чинь диалектикаар коммунизм гэдэг ертөнцийн утопи руу урагшиж байгаа буюу цэвэр эцсийн зорилго, эцсийн утга учир руу тэмүүлж байгаа юм л шүү дээ. Постмодернизм яг чанга эсрэгээр нь марксизм болоод бусад бүх модернизмын үеийн тэр эцсийн цосоод эцсийн зорилго руу тэмүүлдэг философиудыг шүүмжилсээр ирснээрээ ялгаатай. Яг уу гаднах хальсууд нь зарим талаараа огтлцож магадгүй төсөө анзаарагдчих болох ч гэсэн цөмдөө бол марксизм постмодернизм хоёр хизээч нийлэх учиргүй нэгэн рүүгээ бүр шууд дунд хуруу гаргахаар эсэг тэсэг ийзмэд тахгүй юу. Барууны консервативууд бол магадгүй нөгөө identity politics-ыг л хараад тэр эдийг л үлгэж авч жагаад постмодернизм марксизм хоёрыг цугтаар нь шүмжлэх гэдэг байж магадгүй. Угаас нөгөө identity politics гэдэг хүмүүс чи хөвчлэн зүүн үзэлтэй байдаг шүү дээ. Гэтэ нэг хамгийн чухал юмыг ойлгох хэрэгтэй нь identity политикийн санаа нь постмодернизмд гаралтай ч гэсэн постмодернизмын чин үнэн төлөөлөгч нь бол биш. Ерөөсөө юу яа гэж бодлоо. Нөгөө identity политикийн нөгөө цэгэр өстөд буюу identity политикийн экстремистүүдэд би өөрийнхөө нэг хувийнхаа зүгээс шүмжиж төвшүүлье гэж бодож байна. Тэр хүмүүсийг бол би постмодернист гэж үзэхгүй. Яагаад гэх юм бол үг үйлдэлүүд нь хоорондоо зөрөлдөд байдаг байхгүй. Хоёр нүр гаргаад идэв. Уг нь бол аксиомоос алдаагүй ч харам гарах хэрэгтэй шүү дээ. Цэгэр өстөд бол ерөөсөө binary-г бөгөөд binary-гийн нэг нөгөөгөөсөө дээр гэдэг шатлалын гол санааг эсэргүүцэж байгаа биш. Орон зүгээр өөрсдөө тэр binary-ийнхаа дээд талд нь гарахыг санаарахж байгаа харагтаад идэв. Нөгөө боолын суртахуун шиг те. Нийчийг уншиж ирсэн хүмүүс бол энийг хамгийн сайн ойлгох байх. Яг би дахиад товчхон тайлбарлах юм бол боолын суртахуун гэдэг нь сул дорой тал нь хүчтэй талаад дийлэхгүй болоод ирэхээр хүчтэй талыг муу сул доройг сайн гэх байдлаар одоо өөрсөндөө тохирсон үнэлэмжийн хэмжүүрийг гаргаж тавиад хохирогчийн дүрээр тэр хэмжүүрээ олон нийтэд ухуулцдаг гэж үздэг байхгүй юу. Бүр бүдүүлгээ тайлбарлах юм бол нөгөө victim mindset хүмүүс гэсэн үг. Нийче болохоор өөрөө еврейчүүдээр жишээ авдаг. Еврейчүүд бусад улсуудад эзлэгдээд сул доройгоо мэдээд аргаа бараад ирэхээрээ бид нар бол сул дорой болохоор эзлэгдсэн биш. Сайн хүмүүс болохоор л эзлүүлээд байгаа юм байна. Харин эдгээр хүчтэй болохоор биш, муу хүмүүс болохоор л эзэн төрөмгөлээд байгаа юм байна гэх байдлаар энэ цаашлаад нөгөө жудаизм, христийн шашин эдрийн үндэс болсон гэд сул дорой тал нь хүчтэй талаа манипуляцлах маягаар тэдний хаан дээр нь гардаг. Яг ийм үндсгэлийг бол боолын ёс суртахуун юм а гэж Нийче маш хатуу хуцаар шүмжилж байсан байхгүй юу. Нэрэ дараагийн эмчлэгтэр би Нийчегийн философийн талаар маш дэлгэрэнгүй авч үзсэн. Тэрэн дээрээ энэ боолын ёс суртахууныг яг үүсэл гарал бодит амьдрал дээр их олон янзын шинүүдийг холбож тайлбарлах болохоор орж үзээрэй guys. Apple Podcast бол аудио хэлбэрээр аль хэдийн орцсон байгаа. Тэгээд тэрийг яаж үзэх талаар бичлэгийн төгсгөл хэсэг рүү илүү дэлгэрэнгүй ярина. Тэр бол хүлээж аваарай guys.
Тэнгүүт өнөөгийн Америкийн нийгэм нүүлээд байгаа энэ түгээмэл асуудлыг бол би хувьдаа постмодернизмаас биш, постмодернизмын баг зүйлсэн тэр боолын яс суртахуунтнуудаас л болсон гэж бодоод байгаа юм. Тэр хүмүүс бол ерөөсөө байнерыг байхгүй болгож шатлалгүй болгохын төлөө биш, өөрсдөө тэр шатлалынхаа дээр талд нь гарах гэж зүтгээд байд юм шүү гэсэн. Би яг мэдээч өөрөө Америкт амьдарч үзээгүй. Гэхдээ хүмүүсийн нэг подкастууд ч юм уу мэдээлэл сошиал медиа эдрээр бас тэнд амьдардаг найзуудаас ойлгож авсныг барагцаа бол байгаа штэ. Тэрийн ажиллангууд яг нэг ийм зүйл хөтөл харагдаад байгаа юм. Жишээ нь сүүл нөгөө Сидней Свиний нэг джинсний реклам тоглосон чинь барьж идэлгэжсэн штэ. Та нарстай body shame хийсэн, бүр та нар нацизмыг дэмжиж идэргээл юу асах байхгүй нэг ийм реклам гарсан юм. Сидней Свиний has a great jeans гэдэг jeans гэдэг чинь англи хэлэнд jeans буюу гентэй адилхан сонсогддог болохоор нэг тиймэрхүү wordplay хийсэн реклам байгаа. Тэнгүүд Харрис эмэгтэйчүүд болон Вокийнхан энэ нэгт нөгөө шар ус цагаан арснуудыг дээдчилсэн буюу нацизмын пропаганда байна. Хоёрт яг нөгөө уламжлалт хөөрхөн гэдэг шалгууртын цэвэр Сидней Свинийг тоглоочингууд хуучны Beauty стандартын ч гэсэн пропаганда хийж байгаа байдал юм а гэсэн байдлаар бургуулсан илэрхийлж байгаа. Миний бодлоо Аз хүний зүгээс те энэ айдаас ямар ч тийм offensive онцгой муухай мэдрэмж аваагүй. Нэгт Билав ген гэдгийн Сидней Свинигийн цагаан арс рейсийг нь биш, Сидней Свинигийн өөрийнх нь тэр хөвгнийх нь генийг илэрхийлсэн гэж би илэрхийлсэн байх гэж бодож харж байгаа юм. Beauty стандарт хувьд бол тэгэл угаасаа энэ зүйл чинь ганц нийгмээс ч биш биологийн хувьсаас гэсэн шалтгаалж бий болсон байх өндөр магадлалтай үнэлэмжийн хэмжээр учраас шууд хүчээр тэр байнерын шатлалыг үгүй болох нь угаасаа хэцүүлтэй. Тэгээд бас хамгийн гол нь Сидней Свинийг эсэргүүцээд байгаа хүмүүс ихэнх нь эмэгтэйчүүд те. Тэр эмэгтэйчүүд ерөөсөө Beauty стандартын байнерын шатлалыг нураах биш. Тэр шатлалын байрыг сольж одоо өөрсдөө Сидней Свинигийн байранд очиж үнэлүүлэх тийм л нэг чөтгөрхөл одоо боолын суртахуунаас эдэлтэй үйлдэлүүд анзаардаг байхгүй юу. Ижил хүснүүдийг жишээ нь Pride гэсэн бэлэг тэмдгээр илэрхийлдэг штэ. Ижил хүснэн байгаагаараа бахархаа гэдэг нь gay straight хоёрыг тэнцүү биш. Гей байх нь стрейт байхаас илүү гэж байгаа юм шиг сонсогддог байхгүй юу миний бодлоо. Бахархал гэдэг чинь угаасаа би ямар нэгнээс илүү ээжижл бахарх штэ. Одоо шатлал гэдэг зүйл ээжижл бахархал гэдэг зүйл оршино. Тэсний хуучны дүр болгоныг өөр рейсээр орлуулад байгаа нь хар арснаа дэмжиж байгаа гэхээс илүүтэй цагаан арснуудаа алхачиж доош нь хийж байгаа юм шиг. Уг нь зүгээр л хар арст гол дүртэй цоошин кино бичгийн оронд заавал нэг хар арсныг цагаан арснаар орлуулах гэдэг шаардлага бол байхгүй гэж байна. Нэмээд сүүлийн үеийн феминизмтэй өмнөх хвчлэлээр ч гэсэн ярьжсэн санагдчихээн. Сүүлийн үеийн феминистүүд бол эмэгтэй хүний эрэгтэйгш байдлыг биш, эмэгтэй хүнийг эрэгтэй хүний дээр тавих гээд байна. Хуучин феминизмын гол төлөөллүүд нөгөө бавар идрийн ярьжсэн эмэгтэйчүүдийн эрхчлөө гэдэг зүйл нь утгаа алдаад өнөө цагт бол эмэгтэйчүүдийн өшөө авалт одоо эрэгтэйчүүдийг үзий ядаж доошны хандлага руугаа шилжээ дуудаж байна. Энэ хуурамч феминизмын нэр хүндийг шалаар унгах гол нөхцөл нь болж байна гэж гэдэг талаар үнийн философийн нөгөө экзистенциализмын хэсгээр ярилцсан байгаа. Өсөл ороод үзэж болно. Гэх мэтчлэн өнөө үеийнхний ялангуяа Америкчүүдийн тэр нэг аливаа хохирогчийг дэмжиж хамгаалж байгаа тэмцлүүд нэцтэй байнерыгүй энэ тэнцүү байдал одоо их тайвны уриалгын оронд зүгээр л байнерыг дах шатлалынхаа байрыг солих зорилготой юм шиг ийм боолын яс суртахуун тал руугаа хэлбигээд байгаа юм шүү гэж хувьдаа дүгнэдийн тэр санаагаа юу ч гэсэн боломж олсон дээр ярьчлаа. Мэдээж 20 нүтгэр 100 хүн төрөлхтний ихтгэл үнэмшил энэ олон мянган жилийн турш өөрийн алдаан дээрээ суралцаад, туршлагажаад хамаагүй үнэлэг, хамаагүй гайгүй хэлбэр дээрээ ирээд тогтцсон байгаа шүү дээ. Одоо бол энэ гоё хүний нийгэмд хин нэгэнд гай болчаагүй л хин ч хэнийг арьс өнгө, бэлгийн чих баримжаа, гендер хүүсээр нь ялгарлаад байж болохгүй. LGBT хүлээн зөвшөөрн, арьс өнгө, шашин шүтлэхээр ялгарлахыг яавч дэмжихгүй. Эмэгтэйчүүд эрх чөлөө ориг феминизм эсрэг бол тууштай дэмжин. Би өөрөө ч гэсэн феминист гэж олоод айлжсэн те. Гэхдээ тэр нь хуурамч байх юм бол намайг хүлээн зөвшөөрөөч гэж биш, над чиг байгаач гэж нөгөө талаа ухуулсан байдлаар одоо нөгөө талаа үзий ядч дээр нь гарах гэж одоо боолын суртахуунаар өрсөлдөөд авах юм бол наачистэй буруу шүү. Ингэж мохоо хоёр нүур гаргаж болохгүй шүү л гэж хэлэх гээд байгаа юм. Ийм шалтгаанаар Америкийн тэр identity политикийн экстремистүүдийг бол би жихэн постмодернистүүд бишээ гэж шүмжилж байгаа. Дөрөвт нь бодит байдал нь түүний давах үз олон хуурмаг байдлуудаас тогтноо. За постмодернизмын тайлбарлах стэйж нэгэн чухал шин чанар нь бол туйлын үнэн бодит байдал гэж байхгүй. Угаасаа л туйлын үнэн, туйлын байнери гэж байхгүй гэчихээр бодит байдал ч гэсэн ойлгомжтой тий. Гэтэ тэр туйлын абсолют эдрийн байя гэхэд ядчил хүн болгонд маш төсөөтэйгээр хүртэгдэх нэг тийм универсал бодит байдал бол байх ёстой шүү дээ тий. Ядч утсан. Одоо миний харж байгаа мод, чиний харж байгаа мод хоёр бараг адилхан байх учиртай. Гэтэл энэ универсал бодит байдлыг багаар универсал биш болгодог. Одоо бодит байдлын дүрд нь хувирч хүмүүсийг автуулдаг хуурмаг бодит байдлууд хаасаагүй байдаг гэж үзэж байгаа. Энийг маш товчхон ингэнээр тайлбарлах юм бол би жишээ нь Африкийн нэг тосгоны хонь амьдралтай хонь харж үзээгүй иргэнд
хонь гэж ямар амьд мэдгийг тайлбарж өгье л та. Эсвэл зурж өгье те. Тэнгүү тэр иргэн цаашаа өөр бас харж амьдралдаа хонь харж үзээгүй үнд хоньны талаар ярина да. Тэнгүү тэр 3 сонссон Африк иргэний хувьд бол хонь гэж ямар амьтан бэ гэдэг бодит байдал нь 2 сонссон Африк иргэний ярьж өгсөн төсөөлөл толгойд нь буу штэ. Өөрөөр хэлбэл тэр 3 дахь Африк иргэний бодит байдал нь хуурмж бодит байдал, хуурмаг бодит байдал гэсэн үг. Тэр хүний хувьд хонь гэдэг бодит байдал яг жинхэнэ хонь гэдэг бодит байдлаас ялгаатай болно гэсэн үг. Ягаад гэвэл хуурмаг бодит байдлаар дамжигдсан учраас. Гол санааг нь ойлгосон байх те. Бодит байдал гэдэг нь хүмүүсээр хүртэгдээд боловсруулагдаж гарахтаа анхны универсал бодит байдлаасаа тодорхой хэмжээгээр ялгаатай хуулбар буюу одоо хуурмаг бодит байдлуудыг бүтээдэг. Тэр хуурмаг бодит байдлууд бол хүн төрөлхтний түүхийн үед үеийн үед л бий болсоор ирсэн ч гэсэн өнөө цагт бол бүр хизээж байгаагүй хэмжээгээр үйлдвэрлэгдэж эхлээд одоо бол хэдүүлээ жинхэнэ бодит байдлыг хуурмаг бодит байдлаас нь ялгах ямар ч аргагүй болтлоо хоорондоо нэгдээд усталцсан гэж байгаа юм. Эндээс хайпер реалити буюу постмодернизмын ээлжид нэг алдартай философч Жан Бодриярийн философи орж ирнэ. Хуучин эрт үед бол хуурмаг бодит байдлууд их цөөхөн. Яагаад гэвэл ихэнх хүмүүс тосноос гадна юу болж байгааг мэдэхгүй шүү дээ. Ингүүд 15 дугаар зуун өнгөрөөд хэвлэлийн машин гараад ирэнгүүтээ цаашлаад 20-21-р зуун өнөө бидний амьдарч байгаа сошиал медиа, интернет ийм түвшинд түрээд ирэхээр хуурмаг бодит байдлын солилцоо хөдөлгөөн өмнө байгаагүй хэмжээнд хүчиж байгаа гэсэн үг. Хуурмаг бодит байдлууд ингэж их оршиж уусалнаа гэдэг нь түүний үр дүнд үүсэх соёл гэдэг зүйл ч гэсэн маш их хэмжээгээр үйлдвэрлэж байна гэсэн үг шүү дээ. Тэр олон янзын соёлыг хаасаагүй хүн болгон өөртөө шингээгээд тэгээд магадгүй шингээснийхаа дараа дахиад боловсруулж өөр соёл үйлдвэрлээд одоо хуурмаг бодит байдлыг үүсгэх замаар хязгааргүй рүү тэмүүлж үржээд яваад байгаа байхгүй юу энэ тоорондоо. Ийм нөхцөлд бол жинхэнэ бодит байдлыг яг зааж олно гэдэг нь бол нөгөө өсөн дөөн зүү ээж байгаагаас ялгаагүй болно гэсэн үг. Ер нь анханасаа өвсөн дотор зүү байгаа эсгэн ч гэсэн эргэлзээтэй те. Жишээ нь бид нэр хайр гэл төсөөлөнгүүд K-драма шиг ч юм уу, шоу нэвтрүүлэг шиг ч юм уу. Зөв нөгөө номон дээрх шиг эсвэл инфлюенсерийн подкаст дээр хэлсэн хайр зүйн зөвлөгөө цаашлаа сошиал медиа дээр комментүүд дарал төсөөлөөд за хайр гэдэг бодит байдал бол нэг ийм л байх хэрэгтэй юм байна гэд итгээд түүндээ найдаад ирнэ штэ. Гэвч үний эрэхтэй тэд нар бол бүгдээрээ хідэн удаан мотоцд орцсон мэддэхгүй, хэн үүсгэсэн ч мэддэхгүй зүгээр л нэг байдаг л хуурмаг бодит байдлуудын хэлбэрүүд тахгүй юу. Магадгүй үнэхээр жинхэнэ хайр гэж байдаг байлаа ч гэсэн хэдүүлээ бол тэр жинхэнэ хайр, жинхэнэ бодит байдлыг хуурмагудаас нь ялгаж чадахгүй өнөө үед бол. Яагаад гэвэл түрүүсэн шиг хайр гингүүт бидний толгой төсөөлөгдөх их зүйлс нь бидний өдийг хүртэл үзэж, ойлгож, өөртөө шингээсэн янз бүрийн медиа соёлуудаас л утааслагдаж гарсан буюу тоотомшгүй олон хуурмаг бодит байдлуудын огтлцлоос л тогтож байгаа гэсэн үг. За ерөөсөө хайр идэрхсэн тийм метафизиклийг төвөгтэй жишээ авч яхаар илүү ойлгомжтой факт жишээ авч үзэлтэй байлаа. Гүнжиг төсөөлье. Ихэдэн шууд Диснейн гүнжиг төсөөлөгдөн гэд би байхтаж бэлэн байна. Гин Диснейн гүнжид бол мэдээж хуурмаг бодит байдал. Магадгүй илүү тодорхойлбол хуурмагийнх нь гэвэл арай ойртох бах те. Диснейн гүнжид бол одоогийн төрхөө олох гэж хэдэн хуурмаг бодит байдлаар дамжсныг таах аргагүй. Бас Санта гингүүт хідүүлэн чи яг энэ улаан хувцастай бүдүү өгөөл төсөөлөгддөг шүү дээ. Гэхдээ Сантагийн ийм дүр төрх бол 1931 оны Coca-Cola-ны рекламаас хойш биелээ олсон гэж ярьдаг. Жинхэнэ Сантаг бол бид мэдэх аргагүй. Ер нь жинхэнэ Сантаг гэж хэний хэлхийн гэдэг ч тодорхойлох айгүй бэрх адармаатай. Одоо нөгөө үлгэр дээр гарч байгаа анхны Сантаг хэлэх юм уу? Тэр Сантагийн анх санаа авсан бодит хүн нөгөө Николас Гэгэн тэдрийг хэлэх юм уу? Эсвэл магадгүй Николасыг хүмүүс бэлэг өгдөг болгох тэр сэдлийг нь төрүүлж исэн түүхэнд бичигдээгүй хэнийг ирэх мэг шилэх юм уу те мэдэхгүй. Аливаа концепцийн яг жинхэнэ бодит байдгийг олно гэдэг нь өөрөө ийм эдрээтэй хэцүү баг олдож байгаа үгүй мэддэхгүй зүйл учраас постмодернистууд аливаа концепцийн жинхэнэ утгыг анхны зохиогч нь хэрэглэгчд буюу хүлээн авагч нар бүтээж гинэ гэж үздэг. Өөрөөр хэлбэл жинхэнэ Сантаг одоо Санта анх бий болсон шалтгаан анхны утгаас нь хайх биш, хүмүүсийн толгой төсөөлөгддөг тэр Сантагаар тодорхойлно гэсэн үг. Хэдийгээр энэ улаан хувцастай бүдүүн Санта олон хуурмаг байдлаас мутааслагдсан хуурмаг бодит байдал боловч хүмүүсийн толгойд энэ Сантал оршиж байгаа учраас энэ Сантал жинхэнэ буюу нөгөө хуурмаг бодит байдал жинхэнэ бодит байдлаа давнаа гэдэг нь энийг хэлээд байгаа юм. Тэгэхээр бас анзаарсан бол постмодернистуудын ерөнхий хандлага нь хуурмаг бодит байдлууд хэрэгс хэтэрлээ. Энэ хэдий филтгэж шаяа жинхэнэ бодит байдал руу анхаарлаа хандуулъя гэсэн нэг тийм уриалгах шүүмжил маягтай бол ерөөсөө биш. Зүгээр л хідүүлээ ийм үе үед амьдарч байгаа шүү. Ямар нэг зүйл туйшрах болгондоо тэр нь туйл юм биш хуурмаг гэдгийг санаж яваарай л гэсэн. Одоо нийгэм тавьж байгаа онш маягаар нь тайлбарлаж өгч байгаа юм. Уриалга биш онш гэсэн үг шүү. Тэгээд энэ онш нь ямар нөлөө, ямар үр дүнд өгтлөөгингүүд постмодернизмаас хойш бол наацхан урлагийн үед ямарваа нэгэн хуулбар парад идрийг хүртэл жинхэнэ урлаг гэж тооцох боломжтой болж ирсэн байдаг.
нөгөө таяасаа сонсч ирсэн л баг. Нөгөө хамгийн мартагдсан хуулбарыг хуулбарлсан зүйлийг л би шинэлэг гэж үздэгэй гэсэн хэллэгүүд энэ постмодернизмаас эхлээд модонд орж эхэлсэн гэсэн. I will not accept that you stand there and tell me that you've never heard The Air That I Breathe by the Hollies when I know that you have heard Creep by Radiohead. Oh yes, you have. Come on. But I'm a creep. Huh? I'm a weirdo. Okay. What the hell am I doing? Hollies filed a plagiarism lawsuit against Radiohead, which they later settled by proving that the melody and rhythm of The Air That I Breathe appear in Creep. Okay, so maybe you know Lana Del Rey, who remarkably was sued by Radiohead for plagiarizing Creep in her 2017 song, Get Free. Iterations. Over time. Diluting the message, obscuring the original. Хэдүүлэн гэж хайртай мем культур бол бүхэлдээ хуран бодит байл штэ тийм. Мем гэдэг зүйл нь товчхондоо бодит байдлыг дөөрэж одоо бодит байдлын шогс суулбаруудаас тогтдог. Парадигмынууд гэхэр жишээ нь бид нөө өдөр тутмын амьдралыг бид яг өдөр тутмын амьдралыг давсалсан байдлаар хэтрүүлж үзүүлэхийг ч юм уу. Relatable мемүүд гэж ярьдэн штэ. Энэ төрлийн мемүүд бол бодит байдлын агуулгыг ерөнхий түвшинд нь хуулбарлаад тэтгэлүүд дээр нэг жоохон давс нэмээд ерөнхийдөө л мем культур бол хуурамч бодит байдлыг хамгийн ихээр үйлдвэрлэдэг, хамгийн их дэмжиж хүлээн зөвшөөрдөг учраас постмодернизмтэй салшгүй холбоотой гэдгийг хэлэх гээд байгаа. Хипхоп хөгжим байгаа. Бас л утгаараа постмодернизмын том төлөөлөгч гэж явна. Сампл хийх гэдэг зүйлийг хөгжимд бол энгийн зүйл болгосон те нормжилсан. Хуучин бол урлаг гэдэг нь ариун бөгөөд анхдагч байх хэвээр. Хин нэгний хөгжмийн хэсгийг өөрийнхтэйгээ ил тодор нийлүүлнэ гэдэг бол угаасаа байж болохгүй асуудал байсан. Хуулбарыг бол угаасаа яарч урлаг гэж тооцох байхгүй хуучин үед. Тэнгүүд постмодернизмаас эхлээд угаасаа л хамгийн анхдагч туйлын ариун тагшин бүтээл гэж байдгүй юм байна. Бүгдээрээ л угаасаа нэг нэгнээсээ хуулбарсан хуурмаг бодит байдлууд юм бол who the fuck гэртээ. Өөрийнхөө хөгжмөдөө одоо дуртай хөндлөж авдаг артистийн бүтээлээс оруулаад гавчуулсан ч болно. Дууныхаа гол санааг илэрхийлэхэд бол нэг киноны монолог тастаад оруулсан байсан ч гэсэн эцээ энэ бол миний л бүтээл гэж тооцогдно. Би зүгээр сампл авсан. Яг хипхопоос өмнө бүр 40-од оноос эхлээл самплинг хийх тохиолдлууд бол байх нь байсан л юм байлээ л дээ. Гэхдээ самплингийг ингэж нормчилж ингэж олон нийтэд хүлээн зөвшөөрөх төхөөс хэмжээний түгээмэл соёл болгож дэлгэрүүлсэн жанр нь бол хипхоп болохоор жишээ авч тайлбарлалаа шүү. Нэрээ хипхоп гэснээс та хэрвээ санаад үзэх юм бол жишээ нь хипхоп хөгжимд артын дуу ороод ирэнгүүт ч юм уу. Эсвэл хипхоп хөгжим дээр дээл өмсөд дуулж ангууд бид эмээ өвөө ээж аав гэдэр бол заримдаа дуруулагдсан шүү дээ. Энэ одоо юу дээл өмсчөөд өглөөд байгаа юм бэ? Монголоо халтсан гээл те. Биднээс шал өөр өнцөг байгааз. Бидний хувьд бол тэр нь харин ч өв уламжлалаа орчин үетэйгээ нийлүүлж хадгалж байгаа одоо өв соёлоо хүндэтгэж байгаа хэлбэр гэсэн өнцгөөс нэмждэж шүү дээ. Шалтгаан нь болохоор хэдүүлээ постмодернист медиагаар бөмбөгдүүлж өссөн. Бид эдийн итгэл үнэмшил тэр чигээрээ постмодернист хэм маяг нэв шингэсэнтэй холбоотой юм болов уу гэж би бодож байгаа юм. Бид эдийн хувьд бол дээл гэдэг зүйл цаг хугацаа өнгөрөхөөр л баг багаар өөрчлөгдөж ирсэн буюу дээлэнд огтоосоо тийм өөрчлөгдөшгүй тогтсон мөн чанар байхгүй болохоор үүнийг одоо хипхоп ч юм уу өөр элементүүдтэй холино гэдэг нь бид эдийн хувьд бол тийм сүртэй зүйл биш. Яг бүр танихаа аргагүй болтол нь баллаад хайчихгүй л тээ. Харин постмодернист медиагаас холоор үссэн тогтсон мөн чанарт итгэдэг одоо дээлээрээ л авах хэвээр миний өсгөхөд байсан тэр дээлний шин чанар л хамгийн зөв хамгийн жинхэнэ одоо дээлийн туйлын мөн чанар эссенс гэж байдимаа гэж үзэж байгаа бидний дээд үеийнхний хувьд бол үүнийг өөр элементтэй хойш нийлүүлнэ гэдэг нь дээлийн мөн чанарыг алдагдуулж байгаа тэр ариун тагшин байдалд нь гард үрж байгаа маш үл хүндэтгэл хэлбэр байхгүй юу. Дээл бол зөвхөн Монголын өв соёл буюу Монгол гэсэн бодит байдлыг л багтаах хэвээр харин гинж хар нүдний шилэтэр бол магадгүй харууд ч юм уу эсвэл гудамжны хулигаануудын бодит байдалтай холбоотой учраас энэ хоёрыг нийлүүлж яасан ч болохгүй гэж үзнэ. Яг мэдээж жинзигийнхан бол бүгдээрээ постмодернист гэж хэлэх гээгүй ч гэсэн яалтчгүй л нийт масаараа постмодернист соёлыг хамгийн их шингээсэн үе бол жинзи мөн гэдэгт итгэлтэй байдаг. Миний түрүүний авсан жишээнүүд гэтэл дандаа бидэнтэй хамгийн ойрхон дандаа хэдүүлэн гэж үзэж өссөн бидний мэддэг танил жишээнүүдийг л дуртаад байгааз. Та тэрвээ постмодернист урлаг гэж хайх юм бол угаасаа тэр чигтээ миний түрүү ярьсан шиг янз бүрийн самплинг, янз бүрийн ремикс, янз бүрийн юмнуудыг хооронд нь холиод тавьсан холимог уурах шиг чигтэйхэн гарч ирнэ. Тавт ертөнц гэж ганц ном байхгүй. За хамгийн сүүлийнх нь grand narrative буюу ертөнцийг бүхэлдэн тайлбарлаж чадах ганц том зохиол гэж байхгүй. Хоосоноо нь бол түрүүч ингээл хэрний ярьсан санаануудтай адилхан болохоор нэг ойлгож чадах юм байхгүй шүү байсан. Зүгээр ингэж байгаа юм. За хэрвээ туйлын үнэн гэж байхгүй гэвэл ертөнцид эцсийн зогсоол одоо эцсийн хүрэх ёстой цэгц гэж байхгүй гэсэн үг шүү дээ. Хүрэх цэг байхгүй гэдэг нь дундад зууныхны ярьж исэн Христийн шашны шүүлтийн өдөр ч юм уу
соён гэгэрlийнхний одоо нөгөө Хегел, Маркс эдрийн диалектикээр урагшлах эдгээр бүхэлдээ бодлоо очиж байгаа байхгүй. ертөнцид хүрэх цэг буюу ертөнцийг бүхэлдэн тайлбарлаж чадахгүй туйлын ганц стори одоо ертөнцийн хүн болгоны сэтгэлдээ тээх ёстой туйлын утга учир гэж байхгүй болчихно. Хуучин ямар байсан бэхлээр ертөнцид байдаг ганцхан том хүрэх ёстой утга учирын төлөөх тэр ертөнцийн эцсийн цогсоол эцсийн плотын төлөө л хүн төрөл хүн бүр өөрийн гэсэн нөгөө туслах дүрийнхаа үүрийг хариуцлагатайгаар гүйцэтгээд бөөнөрөө цогтой эцсийн үзэж цогтаа урагшлах ёстой шүү гэж итгэдэг байсан байхгүй юу? Одоо л харин тийм зүйл аль хэдийн байхгүй болсон учраас бид хэд маань ерөөсөө ертөнц гэдэг нэг том киноны туслах дүрүүд биш хүн бүр тусдаа өөрийнхөө амьдралын гол дүр нь болж таарна гэсэн үг. Тэнгүүт яг энэ хэрэгцээг улам баталж байгаа юм шиг одоо постмодернизмыг улам дэмжихүүс хүчтэй баталгаанууд хүндрэлтний түүхий энэ үед яг зэрэгцээ тохиолдож байгаа юм л таас. Бус тэр үед бол нөгөө бидний зорих хөстэй эцсийн зохицол нь коммунизм юм а гэсэн Марксийн уриалга практик дээр бүтлгүүтсэн штэ. Юу болсон бэхээр яг л нөгөө постмодернизмынхны хэлжсэн шиг коммунизм гэдэг туйлын зурлага, туйлын утга учир бол ердөө л тухайн үеийн нийгмийн хүчтэй тал буюу коммунист хувьсгалчдын ард иргэдтэй тулгасан хуурамч байдал төдий байсан батлагдсан. Тэрэн дээр нэмээд тухайн үеийн сүүлчийн найдвар буюу хүн төрөлхтнийг туйлын үнэнтэй одоо бурхантай уулзаж учруулах хэрэгтэй байсан шинжлэх ухаан маань хүртэл яг тухайн үед зэрэгцэж фейлдэж таардаг те. Уг нь бол Ньютоноос Эйнштейн хүртэл классик физик маань ер нь нэлээд төгөлдөржөөд ертөнцийг бараг бүхэлдэн тайлбарлахад бэлэн болчлоо доо. Хүн төрөлхтний үнний эрэл төгсөх шатруугаа орж ин даа гэсэн асар их найдрыг тэгээ явж итэл физик дээр тодорхой гүн зарчмаа. Цаашлбал нөгөө айхтар хадны манга квант физик чинь гараад ирсэн. Ингээд шинжлэх ухаан буюу эмпиризм дээр ч гэсэн найд харахгүй болчихж байгаа юм. Тэнгүүд нөгөө талд математикт ч гэсэн систем дотроо батлагдаж няцахдах боломжгүй гүйцэд бусын теорем гэдэг баба яга бас илрүүлэгдээд рационализм буюу бид эдийн логик сэтгэлийн маань хүртэл төгс мэдлэгийг их сурулж байж чадахгүй юм биш үү гээл нөгөө дээшээ тэнгэр бол доошоо газар хатав гэдэг шиг юунд ч найд харахгүй болоод хүн төрлөخت нэлээд хүнд сэтгэхүн шоконд орчиж байгаа байхгүй юу. Ядчаагаад гал дээр тас гэж практик дээр бол нөгөө цөмийн бомбхтэй хүндрэлтэн хэдэн зуун жил үрж бүтээсний энэ хөгжил дэвшил дэлхийн 1-2 дугаар дайнаар одоо эдгээр жилийн дотор нүдэн дээр нь хумхын тас олчингууд шинжлэх угаасаа л ер нь анханасаа хүндрэлтнийг ерөөсөө туйлын үнэн туйлын бурханд хүргэж өгөх хэрэгсэл одоо хүндрэлтийн найз нь биш яг л нөгөө хилтэй адилхан нийгмийн хүчтэй талынх нь л бодит байдлыг үддэх хэрэгсэл төдийтэй магадгүй хүндрэлтний дайсан байсан юм шүү дээ гэж постмодернист хардтал цэрдлүүд бол бүр дээзэгтэй хүрч эхэлж байгаа юм. Шинжлэх ухаан хүртэл биднэрт тэр ертөнцийн жинхэнэ бодит байдал, жинхэнэ үнийн зохиолыг харуулахгүй юм байна. Эсвэл ер нь магадгүй угаасаа л ертөнцид тийм тайлбарлаад үзүүлээд байж хаар үнийн стори тийм grand narrative гэж байхгүй байсан юм шүү гэсэн нэг том идеологийн давлгаа өрөөд ирж байгаа юм. See, now I'm thinking maybe it means you're the evil man and I'm the righteous man. And Mr. 9mm here, he's the shepherd protecting my righteous ass in the valley of darkness. Or it could mean you're the righteous man and I'm the shepherd. And it's the world that's evil and selfish. Now, I'd like that. But that shit ain't the truth. The truth is, you're the weak, and I'm the tyranny of evil men. But I'm trying, Ringo. I'm trying real hard to be the shepherd. Кино урлагийн хувьд Pulp Fiction бол за ер нь Тарантиногийн ихэнх кинонууд чихэн явдаг постмодернизм гэдээ ойлгосч болно. Pulp Fiction бол жишээ нь яг нэг шугамн том зохиолтой биш, олон дөрүүдийн POV-гөөс нь ялгаатай байдлаар харуулсан ялгаатай үйл явдлуудыг эн тэнт нь оруулаад хойлоо хийсэн нэг тийм итгэл кино штэ тий. Pulp Fiction grand narrative гэж байхгүй, нэмээд маш олон төрлийн соёл элементүүдийг пароди маягаар оруулж ирээд сайхан миксэлдсэн тий. Одоо нөгөө гимт хэргийн жанр, энедмийн жанр, спортын жанр өөр юу ч байдیں۔ Хил бил дээр ч гэсэн Киттийн кунфу, Японы аним, нэмээд барууны хим маяг гэдгээл бүр жинхэнэ хөл толгойгүй холимог урах тий. Тарантиногийн кинонууд бас цуснаж үхэл гэдэг зүйлийг ер нь нэлээд тийм хайр найргүй тэг жоохон шоглож дооглоод байгаа юм шиг айгүй нухацтай бас тийм үл үндэтгсэн байдлаар их харуулдаг штеп. Энэ талаар нь үсчиж хүмдлэнгүүд Тарантино ямар хариу өгдөг вэ гэхээр миний кино бол жинхэнэ бодит байдал биш ээ. Яг л нөгөө бүжиг идэр шиг кино дээр л гарч байгаа нэг үсвэлбэр төдий буюу гол утга нь энэ бол ерөөсөө жинхэнэ бодит байдал дээр их жинхэнэ алдлахыг харуулаагүй. Энэ зүйл бол ердөө л миний өөрийн ман кинон дээр их тэр хуурмаг ертөнцийн хуурмаг бодит байдалд хуурмаг аллаа гэхэд ойлгож байгаа та нар. Бити хүн дээр тусгаж аваад ээ гэх маягтай ер нь постмодернизм талын тайлбар байгааз. Тэгэд Pulp Fiction-с хойшоо бол иймэрхүү постмодернизмын хэм маяг ер нь л кино урлагт
сонирхолтой маш хүчтэйгээр нөлөөлөөд одоо нөгөө бидний сайн мэдэх алидийн тасцсан кинон доторх паради, камео, дөрөвдүгээр ханыг эвдлэх одоо нөгөө абсурд маягийн юмрууд эсвэл бодит амьдралаас илт холуур нухацтай бос зохиолууд идэргээл ийм постмодернизм маягийн шин чанарууд бол ихэнх кино урлагуудад ажиллагддаг болсон. Бас нэрээ ташрам нэг юм хэлэх юм бол кино урлагт бол бүр дараагийнх нь метамодернизм гэдэг нэршил бас гараад ирсэн юм байлээ. Миний ойлгосноор бол товчхондоо баг модернизм, постмодернизм хоёрын нэгдэл юм уу та. Хэдийгээр ертөнцийн тэр нөгөө анхдагч утгагүй, эмх замбраагүй байдлыг нь бол хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэн тухайн хүний доторх тэр миний утга учиртай. Тэр миний субъектив жижиг зорилго, жижиг цаг хугацааны муждах, жижиг эцсийн зогсоолыг бол хүлээн зөвшөөрдөг. Ерөөсөө үгүйсгдэггүй. Философор бол баг нөгөө экзистенциализм маягийн хэм маяг юм уу та гэж бодод байгаа. Сүүлд хамаг Оскар түгээдээс нөгөө Everything Everywhere All at Once гэдэг бол метамодернизм гэсэн ангилд орж байгаа юм байлээ л дээ. Тийм. Гэтэ яг энэ метамодернизм гэдэг нэршил нь ерхий хүрээгээ кино урлагаас гадуур бол тэлж харах амжаагүй байгаа юм байна гэж би ойлгосон. Кино урлаг дотроо л яригддаг нэг. Ямар ч хэлсэн постмодернизм шиг тийм бүр соёлын бэкграунд төлөлөө ирчээ авч дэлгэрэг байгаа гэж харж байгаа. За тийм. Тэгээд постмодернизмыг илэрхийлж бол хамгийн чухал 5 гол санааг ийм 5 чеклист маягаар бэлдээд өнөөдрийн бичлэгтээ орууллаа. Энэ 5 чеклистийг л ашиглаад цаашид амьдралдаа тулгарсан асуудал болгоны деконструкц буюу одоо нөгөө задлан шинжилээд эхлэх юм бол хар хүнсгийг бол нэлээд өөрчилж тэлэх байх гэж найдаж байгаа. Тэгэхээр хэдүүлээ одоо сошиал медиа дээр ч юм уу амьдрал дээр чинь таарлах бүхий л үнэн гэж итгэлтэйгээр тунхаглагдж байгаа тэр үйлдвэрүүдийг суулж аваад дараах асуултыг асуух хэрэгтэй. Энэ бодит байдал үнэхээр үнэн болж таарвал хинт хамгийн ашигтай вэ? Энэ итгэлтэйгээр тунхаглаад байгаа үйлдвэр өөрөө дотроо ямар байнери, ямар эсэргүүцлийг, ямар үнэлэмжийн хэмжүүртэйгээр агуулад ямар шатлалыг босгож бий болгож байна те. Магадгүй энэ үйлдвэрийг үнэн гэж тооцсонгууд шатлалын дээр нь гарч таарах тэр нэг нийгмийн бүлэг болон энэ үйлдвэрийг хамгийн их дэмжиж байгаа нийгмийн бүлэг хоёр хоорондоо огтлцоод ах юм бас ичтэй гэсэн үг байна те. Маш их сонирхолтой зөрчил шүү дээ. Үнэхээр тэр үйлдвэр ертөнцийн бүхий л одоо жижиг дэтэлний онцгой асуудлыг хүртэл огт нэг тал руу хазайлгүйгээр шударгаар шийдэж чадах юм уу? Үнэхээр grand narrative байж чадахгүй ч гэдэм үү? Постмодернизм гэдэг нь хэдийгээр яах вэ? Аль эртний грекийн нөгөө Протагорын харьцангуй үзэл шиг хүн төрлөختний итгэл үнэмшлийг буцаагаад 2000 жилээр ухраацсан юм шиг одоо адилхан дүгнэлт адилхан үр дүнд хүрч байгаа хэлбэрийн хувьд бол ялгаагүй юм шиг мөртлөө дотор агуулгын хувьд бол хамаагүй гүнзгий, хамаагүй олон удаад ял ихтэлцэн, хамаагүй хүчрэх сэтгэлгээний хэм маяг гэж би боддог. Болохоор постмодернизмыг бол би хувьд бол тэгж янз бүрээр өөлөд ахыг хүсдэггүй. Угаасаа хэдүүлээ хүссэн үсээгүй постмодернист ир үед амьдарч ирсэн тийм. Энэ зүйлийг бол хүн болгон ядаж ерөнхий төвшөнд нь ойлгоцсон байх ёстой гэж бодсон учраас энэ бичлэгийг бол нэлээд удаан хугацааны турш бодож бэлдэж аваад хийлээ. Би бол гэтээ өөрийгөө ч юм уу постмодернист гэж хэлэхгүй байх. Угаасаа ер нь постмодернизм гэдэг нь яг нэг тийм нарийн итгэл үнэмшил, идеологи маягаар ихээс илүүтэй ерөнхий өргөн хүрээнд одоо сэтгэлгээ соёлын бэкграунд маягаар орж идэг гэж бас хэлсэн те. Тэгэхээр эцэстээ юу гэж хэлэх зүв бэ гэхлээр одоо би постмодернизмын цаг үед амьдарч байгаа. Би постмодернист соёлыг бол өөртөө баггүй хэмжээнд шингээсэн хүн гэж хэлж болох ч гэсэн би постмодернист хүн юм аа гэж нэг тийм идеологийн төвшөнд ярих нь бол жоохон утга зүйн учирд утга зүйн төвшөрт тогтолтой гэсэн үг. За тийм. Тэгээ би нөгөө яг цаашдаа ямар хуу төрлийн бичлэгүүд хийхээ хараахан шийдэг байна гэдэг өмнөх шигтэрээ хэлсэн дээ. Тэгээ бодож байгаа ямар шийдэл төрсэн бэ гэхлээр хувь философчдороо ганц философч гэлтэх одоо нөгөө зохиолчд, сэтгэл судлаач, эрдэмтэд идэрч байт юм уу те. Тус нь яг нэг хитэн бичлэгүүд хийх төлөвлөгөөтэй байгаа. Зөвхөн тэр хүндээ зориулж гэсэн. Яг нөгөө марксизмын бичлэг шиг те. Эхлээд юужсэн тэгээд яг нөгөө номын бүтэн уншиж ирсэн тодорхой хэмжээнд сайн мэддэг гэж бодож байгаа болохоор Ницчегээр салхи халуулахар шийдсэн. Ницчегийн философийг тайлбарлахдаа нөгөө бичижсэн номнууд бөгөөд яг өөрийнх нь хувийнх нь амьдралын түүхтэй уялдуулж агаад тэгээд гол нөгөө бодит амьдрал дээрх бидэнтэй одоо ойрхон жишээнүүд өдөр тутмын амьдралд маань Ницчегийн философи ер нь хаанаа хэрэг харагддгийг те. Сүүлийн үеийн Ницчетэй холбоотой баримтууд, эрдэм шинжилгээний нийтлэл эдрэгээл ерөнхийдөө Ницчегийн талаарх хүн төрөлхтний үзэл баримтал хаашаагаа чиглэж байна те. Эсвэл одоо Ницчетэй холбоотой ном зохиол үзэж байт юм уу? Жишээ нөгөө Монгол саяхан бестселлер болоод байсан Heaven гэдэг ном бол цэвэр Ницчегийн философи илэрхийлсэн шүү дээ. Гэх мэтчлэн нэг контент бэлтгэсэн байгаа. Тэгээд сувгтай холбоотой дахиад нэг шинэ мэдээ дуулгахад тэр Ницчегийн бичлэгнийхээ аудио хөлбөр нь бол Apple Podcast дээр хэдийн орсон байгаа. Ер нь өмнөх бүх контентуудаа аудио хэлбэрээр Apple Podcast оруулсан. Гэхдээ өнөөдрийн постмодернизм тэгээд Ницчегийн бичлэг болоод цаашид ер нь шинээр орох контентуудаа Early Access маягаар хамгийн түрүүлж Apple Podcast руу оруулаад явахаар болсон. Нэгсэндээ миний бичлэгний дээр 2 линк байгаа. Эхний Java дотор нь болохоор миний нөх хуучин бичлэгний бичлэгнүүд бүгд аудио хэлбэрээр өнгөө тавигдсан байгаа. Харин Java Premium гэдэг одоо
энэ жавхагийн нэг кул хэлбэрийн профайлтай channel дотор болохоор өнөөдрийн постмодернизм тэгээд Nietzsche-гээс эхлээд цааш дорох контентууд маань аудио хэлбэрээр ороод юмнаа. Тэгээд Apple Podcast аудио хэлбэрээр олсноос нэг 3-4 хоногийн дараа YouTube дээр яг хуучин шиг ороод явна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр контентуудаа үнэтэй олгож байгаа өдөр бол биш шүү. Контентууд бол YouTube дээр ордохоор ороод явна. Гэхдээ эхлээд Apple Podcast руу ороод тэрнээсээ нэг 3-4 хоног би нэг аажуухан edit хийдрээ гүцээгээд те бэлэн дүрстэй бичлэг болгоод YouTube руу оруулаад явна гэсэн үг. Ер нь бол яг үннийг хэлэхэд YouTube дээр нөгөө арын ая дүрс эдэртэй орж байгаа учраас хамаагүй үзэхэд ойлгомжтой, хамаагүй wipe-тай л та. Тэгэхээр зүгээр сайхан хүлээж агаад илүү чанартайгаар нь үзээгүүл яг л хуучин шигээ YouTube руу орох хүртэл нь хүлээчих болно. Харин хэрв та үнэхээр миний контентэд шин сэтгэлээсээ маш их дуртай, одоо 3-4-7 хоног хүлээхийг хүсэхгүйгээр шууд тэр дор нь үзэж сонсомоор байгаа л эсвэл бас мэдээж надад тодорхой хэмжээний орлого оруулж хувь өөнийхөө зүгээс надад тус бөгөөд таларлаа илэрхийлж дэмжих хүсэлтэй байгаа бол миний энэ Apple Podcast дээрх subscription-ыг аваарайг санал болгож хүсэж байна үзэгчдээсээ. Тэгээд нэрээ Apple ч өөрөө подкастыг ширхгээр нь заавал сарын ирэхээр л худалдаж авах боломж олгох юм байл л те. Тэнгүүд би бол жишээ нь сард ганцхан подкаст оруулж хэмжинэ гэж бодож байгаа байхгүй юу. Тийм болохоор Apple Podcast-ийнх нь байж бол хамгийн хямдхан сонголт буюу $199 тохируулсан байгаа шүү guys. Төлбөр төлөхдөө бол нөгөө олон улсын карт чинь Apple ID-тэй чинь аль хэдийн холбогдсон бол зүгээр ганц товчтаараа худалдаа авчихна маш амархан те. Харин холбоог бол settings дотроосоо payment хэсэг рүүгээ орж агаад өөрийнхөө олон улсын Visa эсвэл Mastercard-та ч юм уу Apple-тай ID-тагаа холбох хэрэгтэй бол гэсэн үг. Хэрвээ олон улсын карт байхгүй бол амархан бас нийцэж болдог. TDB Lab шууд virtual card үүсгэх гэдгийн дараа л Mastercard юм уу Visa аль алийн сонгоод тэр дор нь үүсгэждэг. Бусад банк шиг адилхан бахаа гэж бодож байна. Компьютероор орж байгаа бол яг адилхан. Миний тэр доор тавьсан байгаа линкээр юм өсөө зүгээр хайлтан дээр Java Premium гэж хаагаад subscribe-а дараад картны мэдээлэл оруулаад худалдаад авчнаа. Харин Android утас ашиглагчдын хувьд нэрээ жоох асуудалтай юм байлээ. Нөгөө Spotify-ийн subscription функц нь Монголд нэвтрээгүй. Тэгээд бас Patreon гэдэг нэг алдартай платформ аппликейшн байдаг шүү дээ. Тэрийг орлоо үзсэн чинь $1 гээд нөгөө жоох мөнгө болохоор татвар нь бараг 50% авчиж байгаа байхгүй юу? Монголоос авах шүү дээ. Тэгээд Android хэрэглэгчид яг хуу браузераараа дамжаад яг нөгөө компьютероор орж байгаа юм шиг subscribe хийж болох байх. Гэтэ мэдээж тэнгүү жоохон төвхтэй нь ойлгомжтой. Тэгэхээр би дахиад нэг жоохон бодож байгаа дараагийн бичлэгтэрээ ч юм уу Android хэрэглэгчтэй зориулсан нэг шийдэл олчих واخа. Одоохондоо бол Apple Podcast дээр л оруулаад авчи. За тийм. Тэгээд та намайг дэмжих хүсвэл Apple Podcast-ийн маань $1 subscription хийгээрэй. Дараагийн бичлэг буюу Nietzsche-гийн философи бол аудио хэлбэрээр тэр Apple Podcast дотор алидийн орцсон байгаа. Харин 3-4 хоногийн дараа тэр аудион дүрсчээд энэ YouTube channel-д видео хэлбэрээр орж ирнэ гэсэн үг. Тэгээд энэ channel-д Nietzsche-гийн бичлэг ороход тэрний дараагийн контент ч гэсэн аудио хэлбэрээр Apple Podcast руу орно гэд ерөөхдөө нэг иймэрхүү зарчмаар цаашдаа явнаа. За тэгээд өнөөдрийн постмодернизмын бичлэг маань сонирхолтой бөгөөд хамгийн гол нь үр өгөөчтэй одоо нөгөө юмсыг харах үнцгийг дэлгэхэд нь багч гисэн тус хүргэсэн гэж хувийнхаа зүгээс маш их найдаж байгаа. Нэр анзаарах юм бол миний Apple Podcast доторх аудионуудын cover зургууд нь бас постмодернист юм аягтай байгаа шүү. Постмодернист урлаг бол хөвчлэн нэг юм өөр цаг үеийн төсөндлийн элементүүдийг хооронд нь тойлох маягтай байдаг гэж хэлсэндээ шалтгаан гэвэл ертөнцид туйлын үнэн байхгүй буюу туйлын мөн чанар гэж байхгүй учраас одоо нөгөө туйлын анхдагч зөв байдалч гэж байхгүй учраас юу ч юутай холчиж болно. Угасаал бүх зүйл нэг нэгнийхээ копи илүү тодорхойлбол олон янзын копинуудын нэгдэл гэсэн үг байх нэ. За тийм тэгээд энэ бичлэгээ дуусгая дөө. Баяртай guys.